76 настай Бат Очиргой 3 дахь жилдээ хорооныхоо нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж байна. За хороот маань цэвэрхэн байх л хамгийн чухал хэмээн ярих тэрээр хийж байгаа ажлаараа үргэлж бахархдаг гэсэн юм а. Бат Очиргой авто тээврийн 22 дугаар баазад жолооч хийж байгаад 2006 онд тэтгэвртэй гарчээ. Хани алдаад 25 жил болсон тэрээр ач зээгээ хараад гэртээ суудаг байсан. Харин 2023 оноос нийслэлийн хородод иргэдийн бүлэг ажиллаж эхэлснээр иргэдийн бүлэгт элсжээ. Гэртээ ганцаардаж суухаар үеийн хөгшөдтөөгөө гангар гунгар хийнгээ. Нийслэл Улаанбаатар хотынхаа хөгжил цэцгэлтэнд хувь нэмэр оруулж байгаа нь түүний хувьд үнэлж баршгүй чухал үйл хэрэг. За би Улаанбаатар сайхан ард түмэн сайхан хоггүй цэвэрхэн цэмцгэр байлгая. Тэгээ нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулцгаая. Зөх ёсны хувь нэмэр оруулъя. Тэгвэл улс ор маань хөгжинэ. Хороо маань цэвэрхэн байвал орон сууц цэвэрхэн байж болно. Тийм биз дээ. Ингээ битүү хогтой газар яваад бол хүний сэтгэл ямар байх вэ? Юу н хүн хөдөлгөөнөөр байдаг шүү дээ. Манай зүрх байдаг шүү дээ. Хүн хөдлөөд өгтмө хөшөөд өгтгөө маа гэх яг үнэ үг. Хүн хөдлөхгүй байх ингээ хөл гарчны өвдөн хөшин тэгэл хөдөлж байна юм хөлчин. Сонгон хайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн бүлэг 5 гишүүнтэйгээс ганц эрэгтэй нь Бат Очиргой. Тэдний хамгийн залуу 40 настай бол үлдсэн нь тэтгэврийн насныхан. Бат Очиргой иргэдийн бүлгийнхээ ахлагч нь учраас тухайн өдөр хэн юу хийхийг хуваарилдаг. Харин иргэдийн хандлага ямар байдаг талаар тодруулахад зарим нь суулж гайгүй, зарим нь бол хэцүү. Ингээд явж байх чинь машиныхан цонхоор шил лаазаа хийчихна. Энэ тоог байна. Наад одоо бид нар авч байдаг. Бушуу аваач. Зарим нь загнана. Зарим нь гайгүй өрх амтан бол тэгэл заахаа аваачаар ингээд явдаг. Одоо ингээд бид нар явж байхад зарим амт бушуу өрх амтан за халуун алж байна гэдэг. Ганц ундаач авчирч шишээтэй байсан. Гэтэл санаад тусад байна. Тэд нар бид нар баярлдаг. Залуучууд аягүй соёлтой болсон байна. Би залуучууд их баярлж байна даа. Тэрээр залуугаасаа хөнгөн атлетик цаны спортоор хичээллэж байсан учраас хөнгөн шингэн цаны спортын мастер цолтой. Одоо ч боломж гарвал гулгахчихдаг гэсэн юм а. Тэрээр өглөө 9-өөс 12, өдөр 14-өөс 17 цагийн хооронд ажиллаж сард 1 сая орчим төгрөг авдаг байна. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн тэнгэр татсан энэ үед түүнд нэмэлт орлого болдог гэдгийг хэлж байлаа. Хорооны нутаг дэвсгэрийн хувьд бол одоо задгай хог хаягдл, ил хог тийм ээ маш зэгцэрсэн. Ингээл өглөө босол хөөх юм ингээл ил задгай хог хаягдлыг түүгээл одоо тамхины иш бол одоо хамгийн их байдаг шүү дээ тийм ээ. Иргэдийн бүлэг ажилласнараа ил задгай хог байхгүй одоо нялх хүүхдүүд буюу ахмадууд одоо цэцэрлэг төрөлөнд жишээ нь салхилаад суухад хүртэл ил задгай хоггүй таатай орчин нөхцөл бүрдсэн гэж би бол үзэж байгаа. Иргэдийн бүлэг жил бүрийн 4-р сарын 15-наас 10-р сарын 15 хүртэл 6 сарын хугацаанд нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх үүрэгтэй ажилтгаа. Хороодын газар нутгаас хамаарч нэг хороонд багадаа 3, ихтэй 10 хүн ажилтдаг байна.